намайг нийслэлийн ерхий боловсролын 80 дугаар сургуулийн 11 байнгын сурагч Эмигчин гэдэг. Одоо миний та бүхэн танилцуулах байгаа зүйл бол Улаанбаатар хотын хөрсний судалгаа ба химийн процесс гэсэн одоо сэдвээр та бүхэндээ мэдээллийг хүргэх болно. За ингээд эхлээд дээжээсээ эхлээд би болохоор энд 3 хөрсийг ингээ авчирсан байгаа. 3 хөрсийг ингээ авахдаа одоо газар одоо доошоогоо 20-30 см-ийн гүнээс одоо юм авсан тийм шороонууд байгаа. Энэ болохоор Улаанбаатар хотын хэмжээнд тэгэхээр нөгөө 3 өөр газараас ингээ хол зайтай авсан. Эхнийг нь болохоор Улаастаагаас авсан. Баян зөвтгөрийн 23 дугаар хороо. Дараагийнх нь болохоор Хаул дөргийн 13 дугаар хороо буюу одоо төвийн бүсээс аягүй тийм зайтай газараас авсан. Харин 3 дахь нь болохоор Төв аймгийн Батцөмөр сумаас одоо авсан байгаа. Эхлээд энэ 3 шороогоо тус бүрд нь болохоор pH-ийг эхэлж хэмжинэ. pH-ийг хэмжихийн тулд эхлээд одоо хөрсөө одоо нөгөө нэг улаан байцааны уус мөлтэй хольж лакмусын цасаар pH нь одоо ингээ хэмжиж үзнэ. За эхлээд халбаар ингээ шорооноос ингээ авъя. Эхний ээлж нь 1 2. Тэгэнгүүтээ энд болохоор улаан байцааны уус мэл байгаа. Энэ нь болохоор эхлээд буцлаад ингээ халуун дээр ингээд хүрэн өнгөтэй байдаг. Харин ингээ 2-3 хоногийн дараа ингээд өнгө нь ингээ жоох ингээ өөрчлөгдөд ингээ бараан болчихсон. Гэхдээ бол яг уу туршилтын үйл явцанд бол бас нөх нөлөөлөхгүй. За энэ хоёрын ингэж эхлээд улаастай хөрсийг үүсгэхэд жоох ингээ хутгаж өгөөд лакмусын цаас авч дүрнэ. За эхнийх нь ийм өнгөт удаа хатаагаад за дараагийнх нь болохоор энэ дээр үтсч. За дараагийнх нь болохоор ингээд цаас айган ингээд үтчихье. За ингээд эхлээд энэ 3 лакмусын цасаа тус нийлээ хатаагаад жоохон төр хугацаагаар ингээд ажиллах хэрэгтэй. За ингээд хөрсний ингээд хувьд харах юм бол ингээд 3 өөр өнгөтэй байгаа. Энэ нь болохоор хотоос Төв аймгийн шороо нь болохоор ингээд жоохон ингээд хөрсөн ингээд жоохон чиглэг буюу ингээд хар өнгөтэй байгаа. Энэ нь болохоор ямар ч нэг модны жоохон өртөтэй ямар ч тийм чулуугүй байгаа. Энэ нь болохоор хар байгаагийн учир нь жоохон эрүүл байгааг ингээд шинжэндээ орж явдаг. Харин энэ нь болохоор Хаул дүүргээс авсан энэ шороо болохоор айгүй тийм нэг хуурай буюу ингээд жоохон хатуу ширүүн байгаа. Энэ нь болохоор одоо тэр хөрс одоо тухайн чиглэг хуурай гэдэг одоо хуурай төрхийг ингээд илтгэж харуулж байгаа. Энэ болохоор улаастаас авсан энэ шороо нь ингээд болохоор бас адилхан Хаул дүүргийнхтэй бас адилхан болохоор бас ингээд хуурай нөхцөл байна гэдэг нь ингээд илтгэж байгаа. За ингээд лакмусын ингээд цаасаа харах юм бол энэ ингээд жоохон
цэнхэрдэн өнгийг ингээ үзүүлж байгаа. Тэг энэ нь болохоор баг зэргийн одоо шүтлэг байгагийн одоо ингээ шинж байгаа. Тэгмээ энийг болохоор саармаг болгоё гэх юм бол бид нэр хөхрийн өвчлийг их ашиглаж өгдөг. Тэгмээ хөхрийн өвчлөө нөгөө нэг бас жоохон аюулгүй байлгахын тулд ингээ конденсаттай ингээ хөхрийн өвчлийг ингээ устдаа оруулаад бас ингээ зөөлж өгсөн байгаа. За одоо ингээ хийж үзье. Эхлээд нөгөө нэг энэс хөрсний усаа ингээ тунцны цаас ашиглаад одоо нөгөө нэг шүүж авдаг. Шууд заах аргачлал нь болохоор одоо энэ тунцны цаасыг одоо ингээд хувааж өгдөг. Голоор нь ингээ нэг хуваагаад дундуур нь бас дахиад ингээ нэг хувааж өгдөг. Тэгээ шүүлтүрийн энэ аягандаа ингэж тааруулж. Усны энэ одоо жишээлбэл энэ уснаас жоохон бага зэрэг ингэ шүүж авдаг. Энээс хөрсний ус гаргах юм бол их цаг хугацаа их зарцуулдаг. Яа гэвэл ингэ хөрсний усыг ингэ тунцны цаасаас шүүхээр одоо багаар тусалж одоо шүүгддэг. Бид урьдчилан гаргасан энэ хөрсний одоо энэ усыг ингээд тунцаар ингээд шүүж авсан байгаа. Энийг одоо бүгдээр ингээд ашиглацгаая. Энэ бол ерөөсөө хөрсний усыг шүүж авах аргачлал юм аа. Эхлээд бид нэр конденсаттай ингээд хөхрийн өвчлөө эхлээд 1-р шилэн савндаа хийн. Өвчлөө хийчихье. За дараагийнх нь болохоор энэ барын сульфат гэдэг химийн давс байгаа. Энэ нь болохоор хүчлэг болон шүтлэг хөрсийг одоо саармж болоход аюу их нөлөө үзүүлдэг. За эндээс бүгдээрээ 2-р шилэн сав руугаа хий. За 1 За ингээ 2 халбар. За уурал явагдаж байх үед барын сульфатаар хөхрийн өвчлийн нэмээд баг зэргийн ингээд уур буюу одоо хий ялгардаг. Энийг болохоор хийм баллоноор одоо бүгдээрээ туршиж үзсэн. Энэ нь болохоор дээрээс нь гуурс суйрлуулад харин энэ хийм баллоноо болохоор нөгөө хумцар сав ингээ ашиглаж өгсөн байгаа. Энийг одоо бүгдээр ингээд тогтоох хэрэгтэй. Би их ч нэг эндээс нэрч яа. За. Тийм. За ингээд хөхрийн өвчл барын сульфаттай ингээд уралд орж байгааг ингээд жишээ байгаа. За энийг авчий та. За тэгмээ энэ дээр болохоор хөрснийхөө усыг нэмж өгөх хэрэгтэй. Урьдчилсан бэлсийн хөхрийнхаа одоо нөх хөрснийхөө усыг хийгээд үр дүнгийн нэг ингээ харах хэрэгтэй. За. Одоо бол ингээ баг зэрэг ингээ цагаан өнгөтэй өсөж одоо хөрстэйгээ уралд арах юм бол ингээ нийлмэл нь одоо ийм өнгөтэй харагддаг. За. Энэ нь болохоор энийг ингээ юу хэлээд байна вэ гэхээр нөгөө миний одоо ингээ гаргаж байгаа ингээ санаа бол ерөөсөө ингээ одоо хүчлэх хөрсийг одоо уралд оруулах процессын одоо ингээ би үйлдвэрийг би болгож авсан. Энэ нь болохоор химийн процесс болохоор харуулж байгаа. Энэ 1-р шилэн хоорог, 2-р шилэн хоорог, 3-р шилэн хоорог нь болохоор химийн одоо саармж одоо процессын үйлдвэрийн одоо нөгөө нэг хийх дараалал байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. За ингээд боллоо. Санаагаа эхний 3 хоногт болсон.
Тэнгүүтээ би нөгөө нэг юунаас ингэ санаа авсан бэ гэхээр нөгөө нэг Монгол ингэ хөрс судлалын төвийн мэргэжлээс нэг санаа авсан. Тэнгүүтээ дараа нь болохоор өөр ингэ компьютероо интернетээрээс хайж утсан. Нөгөө монгол хэл дээр бол нэг гарч ирээгүй, англи хэл дээр их гарч ирсэн. Ер нь бол англи хэл дээр л ер нь судалгаагаа юу. Хамгийн хүндэл бэрхшээлтэй юм хэм бол ерөөсөө шилэн ийм хоргонууд ингээ олтоод бас жоохон төвөгтэй байсан. Гэтэ сургуулаас бол авсан. Манай сургуулийн нэг тийм шилэн орныг ажиллаад байдаг болохоор энийг бас авах жоохон төвөгтэй байсан. Тэрнээ л зориулсан да. Сургуулийн захиргаа бол нэлээд дэмжсэн. Надаа нөгөө манай сургуулийн бодисныг хашлаад байдгүй. Нөгөө яагаад гэвэл хийм сонгох хүүхд аягүй цөөхөн байдаг учраас бодисыг бол ингээ нээлттэй ингээ гаргаж өгсөн. Энэгээр аягүй их дэмжсэн. Аав ээж хоёр болохоор бас мөнгөн дүнгийн бас тустай үзүүлсэн.